Сайн байцгаана уу? Та бүхнийхээ амар амгаланг айлтгая. Өнөөдрийн хичээлийн сэдэв БВ-ийг ялгаж бичих дүрм. Дууны үгийг уншаад цэгийн оронд тохирох нөхцөл бичээрэй. Бигзийн явуулангийн Ван Симбрүү шүлгийн хэсгээс багш нэвчсэн байна. За хэрхэн хийснэ тааруулъя. Торох шиг зөөлөн дэлбэтэй тоос буудаггүй Ван Симбрүү цэцэг. Учир нь харвал мөнхөрнө гэсэн урдийн үг үнэн болов уу? Төөлбөл бие ч хэцүү, тоолбол нас ч хэцүү, хосоор ургадаг Ван Симбрүү үүд хаймрын зайтай ургажээ. БВ-ийг ялгаж бичих дүрмээ ойлгоё. ЛМНВ гэсэн дөрвөн үсгийг цээжлэн ЛМНВ буюу номлов гэсэн үгэнд орсон гээгүүлэгчээр төгссөн үгэнд бала гэсэн нөхцөлдүүлэн холбохын болцохын нөхцөлийг залгаж бичнэ. Жишээлбэл нимбэл, авбал, хамбал, олбол, төөлбөл, номлов гэж цээжлээрэй. Номлов гэсэн үгэнд орсон дараах дөрвөн гээгүүлэгчээр төгссөн үгэнд БВ гэсэн асуух үгийн Б дагуулж бичнэ. Ямар хүн бэ? Чи хэн бэ? Хэний ном бэ? Хизээ ирсэн бэ? Ямар хоол бэ? Хямрал бэ? Ямар төлөв бэ? Гэх мэтчлэнгээр ЛМНВ гэсэн гээгүүлэгчээр төгссөн үгэнд асуух үг Б-г дагуулж бичнэ. За Б гэсэн асуух үгийг өмнөх үгээс нь салангат бичиж байгааг ажиглаарай. Б, П, Ф, В үсгийг нэг төрлийн үсэг гэж адилаар үзнэ. Жишээлбэл ямар драп бэ? Хэний шкаф бэ? Хэдэн куб бэ? Шкафт, клубт гэх мэтчлэн Б, П, Ф, В үсгийг нэг төрлийн үсэгт адилхан үзнэ. БВ үсгийг ялгаж бичих дүрмийн 2 дахь дүрм нь номлов гэсэн үгэнд орсон эдгээр дөрвөн гээгүүлэгчээс бусад үсгээр төгссөн байвал бала В гэсэн нөхцөлийг залгаж дагуулж чинь. Жишээлбэл юу вэ гэсэн В гэсэн асуух үгийг дагуулж бичсэн бол сахи бала идвэл гэсэн үгнээс үгийн төгсгөлийн гээгүүлэгчийг анзаарч хараарай. Дасгал ажлыг БВ асуух үгийн аль тохирохыг дагуулж бичнэ. Хэн бэ? Юу вэ? Энэ хэний ном бэ? Энэ хэний хүүхэд вэ? Энэ хэн бэ? Энэ юу вэ? Бал гэсэн нөхцөлийг аль тохирохыг нь дагуулж чи. Доктор бала, дуул бал. Эцсийн гээгүүлэгчийг ажиглаарай. Доктор бол хүч нэг, дуул бол дуу нэг гэсэн үг байдаг. Та бүхний төрийн албан хаагчийн шалгалтын зөв бичих дүрмийн сорилгын 27-28-д энэхүү БВ-ийг ялгаж бичих дүрмтэй холбоотой тест байгаа. 27 дугаар тестэн дээр БВ-ийг ялгаж бичих дүрмээр бүх үгийг зөв бичсэн хэсгийг олоорой гэж байгаа. Тэгэхээр
номлов буюу энэ ийм ил в гэсэн дөрвөнгийн өгүүлэгч үсгээ ажиглана. За эдгээр ажигласнараа хувилбар буюу ямар хүн бэ, чи хэн бэ, чи хэний ном бэ, хизээ ирсэн бэ гэдэг үг зөв бичсэн байна. 28 дугаар тестэн дээр БВ үсгийг ялгаж өчөх дүрмээр бүх үгийг зөв бичсэн үг нь ав бол, хам бол, ямар хүн бэ, хэн бэ, ямар хэв бэ гэсэн хувилбар зөв байгааг тогтоож аваарай. Анхаарал тавьсанд баярлалаа.